За 2022 оноос хойш ширжиж эхэлсэн найрамдал төсөл маань одоо 7 сарын 1 гээд дуусчихна. За энэ Дархуул аймагт хэрэгжсэн 3 жил гарангийн хугацаанд найрамдал төсөл маань юу хийчих вэ гэдгийг нэг товчхон базаад хэлье гэж бодож байна. За найрамдал төсөл бол 4 үндсэн зорилтын хүрээнд хэрэгждэг. За эхний 1-р зорилт нь бол Монгол Европын олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх гэдэг зорилтын хүрээнд бид нар энэ хугацаанд 6 удаагийн Дархан Европын форумыг хуралдуулж Дархуул аймагт тулгамдж байгаа асуудлуудыг хилцээд хөрөнгө оруулалтыг хүссэн одоо 8 төсөл боловсруулж явуулсан байна. За эндээс бол нэг төсөл нь бол одоо ямар ч байсан дэмжигдчихсэн санхүүжилтийнхаа гэрээ хилцлийг бол одоо хийх юугаа эхлүүлэх гэж байж байна. Ерөнхийдөө нэг 10-аас 15 жилийн хугацаанд хэрэгжих нийтдээ одоо 11 мянганга талбайд одоо 30 сая мод тарих энэ төсөл маань бол одоо эхлэж байна. За хоёр дахь зорилтын хүрээнд болохоор бид нар иргэдийн оролцоо засаглалыг бэхжүүлэх гэдэг энэ зорилтын хүрээнд бол Дархан хотын форумыг байгуулсан. За энэний хүрээнд бол одоо 10 форум зохион байгуулагдахаас өнөөдөр одоо 9 дахь форум маань зохион байгуулагдаж байна. Орон нутагт тулгамдж байгаа асуудлаа хилцээд за тэгээд гарсан шийдвэрээ орон нутгийн одоо бодлого шийдвэрт тусгаад явдаг нэг ийм соёлыг бол Дархан хот бол анх удаанаа одоо хэрэгжүүлээд явж байна. Доктортой хөгжлийн зорилтыг нутагшуулахад төрийн албан агчид ямар зөөлөн ур чадвартай байх юм. Анх удаа одоо бас Монгол хөрсөн дээр буулгаад Дархан уул аймаг өөрсдөө ийм одоо 10 модуль сургалт бүхий хөтөлбөртэй болсон. Төсөл зогссон ч одоо жишээлбэл Дархан хотын форум бол энэ нийгмийн институт байдлаар дарханчууд тулгамдж байгаа асуудлуудаа яриад асуудлаа яаж шийдэх арга юмаа тодорхойлоод бодлого шийдвэртээ тусгаад явдаг одоо энэ соёл бол Дарханд бол цаашаа үргэлжлээд явах одоо ийм. За 3 дахь зорилт маань болохоор Дархан уул аймаг өөрөө төвийн бүсийн шинжлэх ухаан инновацийн төв ийм хот. Хөдөө аж ахуйн сургуулийг түшиглээд Европ дархны инновац энтерпренершип төв байгуулагдсан. За энэ нь бол ерөөсөө нөгөө эрдэм шинжилгээний байгууллага, төрийн захиргааны байгууллага, бизнес эрхлэгч үйлдвэрлэл энэ гурвын одоо энэ гурвалсан холбоо яаж нэгтарч хамтарч ажиллах юм, яаж одоо тэр гарааны бизнесийн болон инновацийн экосистемийг одоо тэнд энэ бий болгох юм гэдэг энэ ажлууд бол хийгдэж байгаа. 10 одоо гарааны бизнесийг нэг гарааны бизнес 70 сая төгрөгийн одоо эхлэлтийн хөрөнгө оруулалт хийгээд боожуулаад явж байна. 80 гаруй одоо ажлын байр бий болцсон явж байна. За 4 дахь зорилтын хүрээнд болохоор Дархан уул аймагт 700 гаруй сая төгрөгийн бас ийм туршилтын төслүүд бол хэрэгжээд ерөнхийдөө амжилттай хэрэгжээд дуусчихна. Үйл ажиллагаа явуулж байгаа худагнуудыг одоо нөгөө смарт ухаалаг шийдлэр болгох энэ ус өгтэй хамтарсан энэ төсөл одоо яг одоо эхэлж байна энэ цаг хугацаанд. Ялангуяа одоо манай найрамдал төслийг Европын холбоо маш их онцолж энэ бол хамгийн одоо жишг хамгийн сайн төсөл гэж одоо тодорхойлж байгаа. Цаашдаа бас ингээд бусад аймагуудад жишг болж ингэж хэрэгжих ийм одоо асуудлыг бол Бэлэг Монголын хоёр засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд бол энэ асуудал бас яригдсан байгаа. За тэгээд тоймлоод хэлэх юм бол найрамдал төсөл маань одоо ерөөсө хүрээгүй салбар байсангүй. Тэгээд энэ өшөө энийг одоо цааш нь өргөжүүлээд явах энэ өөрчлөлтүүд, энэ соёл, энэ хандлага бол энэ 3 жилийн хугацаанд бол бий болж чадсан гэж дүгнэ.